Бүгд найрамдах хятад улс Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн өмнө тохиож байна. Энэ он хүрээнд спортын салбарт олон хамтын ажиллагаа өрнөж байгаагийн нэг нь бүгд найрамдах хятад улсын Сун Чунлын сангаас Монголын бадминтон сонирхчдын холбоотой хамтран Монголын залуу тамирчдыг дэмжих, туршлага олгох зорилготой өдрөлгийг зохион байгууллаа. Тус өдрөлт хятадын бадминтоны спортын шилдэг тамирчид болох Олимп дэлхийн аварга тамирчид оролцож, манай улсын залуу тамирчид нөхөрсөг тоглолтын хамт зураг авахж гарын үсэг өглөө. Афин 2004, Бээжин 2008 Олимпийн аварга, 2003 оны дэлхийн аварга Жаннин, Бээжин 2008 Олимпийн мөнгөн медальт, Лондон 2012, Рио 2016 Олимпийн аварга, дэлхийн 4 удаагийн аварга Фу Хайфон, Лондон 2012 Олимпийн наадмын мөнгө, 2011 оны дэлхийн аварга Ван Ихан нарын тамирчид манай оронд ирж арга хэмжээнүүдэд оролцож байгаамаа. Монгол улсад анх удаага ирсэндээ баяртай байна. Өнөөдрийн арга хэмжээнд ирээдүйн залуу шилдэг өсвөрийн тамирчидтай уулзаж нэг өдрийг хамт өнгөрүүлж байна. Өсвөр үеийн залуус бадминтоны спортоор хичээлснээр биеийн өв тэгш хөгжилтэй болохоос гадна спортоор дамжуулж олон найз нөхдөдтэй болтгоо. Тиймээс хүүхэд залуустай ингэж уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байна. Энэ өдөрлөгт боловсрол соёл шинжилгээ ухааны спортын яамны сайд Баатар Бэлэг, бүгд найрамдах хятад тусаас манай улсад 6 онц бөгөөд бүрэлдэхүүн элчин сайд Шин Хаймин, Сун Чунлын сангийн тэргүүн Ван Жируй болон тус сангийн тэргүүлэгчид Монголын бадминтон сонирхчдын холбооны тэргүүн Батүшиг болон бусад удирдах зөвлөлийн гишүүд оролцож өгүүлсэн юм. Сун Чунлын сангаас Монголын бадминтон сонирхчдын холбоонд 200 мянган юаны тусламжийг үзүүлж байгаа юм а. Бид нар өнөөдөр бас энэ арга хэмжээг нэлээд төлөвлөгөөтэй хийсэн. Би бол бас дэлхийн бадминтоны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болсноороо хятадын бас гүйцэтгэх зөвлөлийн гишүүнүүдтэй их ойрхон харилцаатай байгаа. Тэгээд тэр хүн маань мадам Тан Жарю гэдэг хүн байгаа. Тэр нь болохоор энэ Сун Чунлын фаундейшны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн юм. Тэгээ энэ одоо энэ Сун Чунлын фаундейшны дарга нь энэ Chairman Wang гэх хүн ирэхэд бадминтоны спортыг Монголд дэмжиж өгөөрэй гэд бас бид нар бас хятадын талаас дэмжлэгтэй ирсэн. Тэгээ энэ удаадаа бид нар бол энэ хандивыг Монголынхаа улсын сургуулиудын одоо хөтөлбөрт орж байгаа энэ бадминтон спортоор тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ гэж бодож байгаа. Ер нь бол эдний одоо ингэж өгсөн хандив бол яг тоног төхөөрөмжийн зорилгоор өгч байгаа. Тэгээ энэ спортоо хөгжүүлж бүх хүүхдүүдийг одоо энэ нийтийн спорт болгож одоо жоохноос нь эхэлж бүгдийн тоглох тийм зорилготой байгаамаа. Сун Чунлын сангаас цаашид манай бадминтоны спортыг хөгжүүлэхэд тусалж дэмжихээ амласан. Манай улсын хувьд энэ оны 6 дугаар сарын 18-наас 23, 25-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулагдах Токио 2020 Олимпийн эрхийн оноо цуглуулах олон улсын тэмцээн, өсвөрийн дэлхийн чансан ахиулах олон улсын тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэл ажил хангаж байгаа юм байна.